За сайн байцгаана уу. За өнөөдөр миний бие хөчрийн жаргал сайхан энэ сайхан үндэсний цэцэрлэг төрөлөндөө мод тарихаар хүрэлцэн ирсэндээ тууд их баяртай байна. Ингээд өвлийн эхлэл сар гарч байгаад бас мод тарина гэдэг үнэхээр сонирн байлаа. Гэтэл энэ бас манай үндэсний цэцэрлэг төрөлн маань жилийн 4 улиралд мод тарих энэ сайхан технологиг одоо нэвтрүүлж одоо хэрэгжүүлж байгаа юм байна. Ингэснээрээ бас манай нийслэлчүүд маань энэ цэцэрлэг төрөлөндөө хүрэлцэн ирж энэ ногоо модыг тарих боломж л одоо бүрэн хэмжээгээр энэ 4 улиралд бүрдэж байгаа юм байна. Ингээд энэ үндэсний цэцэрлэг төрөлийн хамт олонд бас ийм сайхан технологиг оруулж ирж нэвтрүүлж яваад бас талархаж байгаа бас илэрхийлье. Тэгээд мэдээж энэ модыг тариад энэ модыг тарьснараа бас энэ ногоон хотыг хамтдаа бүтээцгээе гэсэн энэ уриандар энэ модыг тарьж байгаа учраас би бас дараагийнхаа нэг уран бүтээлчийг энэ хүү цэцэрлэг төрөлөнд хүрэлцэн ирж мод тариач гэж одоо уриалан дуудаж байна. Ингээд миний уриалж дуудах хүмүүсүүдийн тоонд бол хамгийн нэгдүгээрт манай Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин манай Дундгой нутгийн хүү болох төр мандахыгаа хамгийн ихэнд бас урьж байна. За мөн мэдээж дараа нь манай улсын дараамын Эрдэмийн театрын одоо дунд үеийн уран бүтээлчд болох Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Амгаланбаатар Болд Эрдэнэ нарыгаа бас энэ хүү цэцэрлэг төрөлөнд ирж мод тарихыг уриалж байна. За ингээд мод тарих ажилдаа орё. За мэдээж одоо энэ мэдээж өөрийнхөө үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаатай адилхан энэ модыг бол одоо цаг ямагт миний бие бол эргэж тойлж энийг усалж бантаалж явж явах болно. За тэгээд манай гэр бол энэ үндэсний цэцэрлэг төрөлнтэй ойролцоо байдаг. Тийм болохоор гэр бүлийнхэнтэйгээ хамт бол бас энд ирж бас бүгдөө